Хүнсгүдээ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан журмын дагуу 2020 оны 4-р сарын 20-ны өдрөөс 2020 оны 5-р сарын 19-ны өдрүүдэд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар зохион байгуулсан. Ховд аймгийн хэмжээнд 4 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн. 47 төслийг аж ахуйн нэгжээс битүүмжлэн авч 1 тэрбум төгрөгийн санхүүжилтд багтаан шалгаруулах үйл ажиллагаа явагдсан юм. Тэгвэл 9-р сарын 17-ны өдөр төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хурлыг зохион байгуулж журмын шаардлага хангасан 12 төслийг хэлэлцлээ. Ингэснээр аймгийн засаг дарга танилцуулан хүнсгүдээ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам жижиг дунд үйлдвэрийн газарт хүргүүлэх юм. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг өнгөрсөн жил банкар дамжуулан олгож байсан бол энэ жилээс эхлэн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас албан ёсоор олгож байгаараа онцлогтой. Манайх нэг 48 төсөл хүлээж авсан. Энийг бол хөдөө жухам салбар маань төслийнхээ иж бүрдлийг шалгаад дээр нь шаардлага хангасан 22 төслийг яамд боломжсон. Энээс одоо 12 төсөл өнөөдөр ингээд жижиг дундуудын төслийн дэд тороогоор ороод ингээд явж байна. Энд одоо хүлэмжийн аж ахуй хөтөл 2 сүү боловсруулах чиглэлийн 4 төсөл цацхан боловсруулах 1 мөн одоо малын тоног төхөөрөмжлөх 4 их жишээ ийм төслүүд зөнгөлж байна. Энэ жилийн бол стратегийн одоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөлөмжийн аж ахуй хүний эрүүл мэндийг одоо хамгаалах үйлчийг одоо зөнгөлөх талаар бодлого барьж дэмжиж байгаа. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээнд өнгөрсөн жил шаардлага хангасан 21 төсөлд 874.5 сая төгрөгийн зээл олгож байжээ. Мөн үйлдвэрлэгч ховд хөтөлбөрийн хүрээнд 13 иргэн аж ахуйн нэгжид 403 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 110 ажлын байр хадгалагдаж, шинээр 175 ажлын байр бий болсон байна.